За өчигдөр шөнө 11 цагийн үед Налах дүүргийн төвлөрсөн хогийн цэг дээр одоо гал асч гал гарлаа. За тэгээд манай байгууллагын зүгээс бол 3 нэгж техниктэйгээр галыг унтраахаар ажиллаж байна. За одоогийн байдлаар бол гал ерөнхийдөө цормонд ороод ер нь гал бол унтрах шиг болсон байна. За гал бол ерөнхийдөө одоо төвлөрсөн хогийн цэг дээрээс хог түүдэг. За тэгээд одоо халуун үнс нурамнаас бол үүдэж гал гарсан гэж одоогийн байдлаар бид нар үзэж байна. За цаашд бол иргэд маань энэ ил задгаа хог хаях, ил задгаа гал төлөх энэ байдлыг одоо таслан зогсоох хэрэгтэй байна гэж уриалж байна. За төвлөрсөн хогийн цэг дээр маань бол Баян зүрх дүүрэг, Налах дүүргийн хог бол ирдэг. За тэгээд нэгж техникүүд маань бол гал унтраахад ажиллахад одоо техникүүдийн маань дугуй хаагарах ийм одоо хүндрэлтэй байдал бол нилээдгүй гарч байна.